25-наас 26-ны хооронд дэлхийд дахин болсон үйл явдлуудаас та бүхэндээ хүргэж байна. Дотор болон тарифын дан одоо ч хэрэг дуусаагүй байгаа билээ. Хэрвээ Америкийн нэгдсэн улс хятадын бүтээгдэхүүнүүд дээр тариф тогтоовол хятад улс хариуд нь Америкаас орж ирэх бүтээгдэхүүн дээр 500% татвар ногдуулна хэмээн сүрдүүлжээ. Миний бодлоор санхүүгийн зах зээлийн хямрал бол маш орхон байгаа. Гэсэн хэдий ч энэс илүүтэйгээр би бас нэг зүйлээс маш ихээр айж байна. Зах зээлийн хямрал гэдэг бол мэдээж тухайн жилийн ихэнд буюу сүүлд нь унгаад буцаагаад босгож ирж болдог зүйл. Гэхдээ бидэнд одоо тулгараад байгаа зүйл нь энэ зах зээлийн хямралаас илүүтэй зүйл юм. Энэ нь юу вэ гэхээр мөнгөний бодлого буюу бидний мэдэх санхүүгийн бүхэл хэсэг бүхэлдээ нурж унж байгаа тийм үйл явдал болж байна. Мэдээж долларын хувьд бол дэлхийн тэргүүлэх мөнгөнд тэмдэгт байхаа болох цаг бол удахгүй ирэх гэж байна. Учир нь юу вэ гэхээр улс орнуудын дотоод болон гадаадд харьцдаг тэрхүү хоорондын уялдаа холбоо тэргүүлэх улсуудын байр суурь хоорондоо өөрчлөгдөж байгаа ийм үйл явц болж байна. Та бүхний сонсож байгаагаар саяхан Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн засгийн газрын өмнө тайлан тавьж мөн томоохон хэмжээний хуулиудыг бол баталгаар төлөвлөж байна гэсэн мэдээлэл бол ирсэн. Тэгэхээр State of the Union гэж хэлэгддэг энэ бүх уулзалт нь жилдээ 1-2 удаа болдог бөгөөд ерөнхийлөгч дайн болон олон улсын давцанд Америкийн нэгдсэн улсын нөлөө мөн долларын нөлөө хийгээд энэ шинэ хуулиудаар дамжуулан Америкийн нэгдсэн улсад хэрхэн крипто цахим мөнгөнд тэмдэгтийн зах зээл дээр тэргүүлэгч улс байх боломжтой вэ гэдгийг энэ дээр бол хэлцэж ялгаа тавьсан байна. Улсын санхүү эдийн засгийн мэдэн дээр Майкл Сейлер буюу энэхүү MicroStrategy-ийн тэргүүн ялгаатай биткойны үнийн дүн жилийн эцсээр ойролцоогоор $150,000 руу хүрнэ гэсэн таамгийг бол дэвшүүлээд байна. Энэ нь олон улсын судлаачид тэгээд банкуудын хөрөнгө оруулалтад шууд холбоотой юм а гэж бол тайлбарж байна. Мөн тэрээр хэлэхдээ 4-8 жилийн дотор бол ойролцоогоор $1 сая руу дөхнө гэсэн таамгийг бол хэлээд байна. Шууд утгаараа бол 4 жил бол 4 жилээс дотор хугацаанд $1 сая руу бол хүрнэ. Жилдээ 20-с 30% өсөлтийг үзүүлнэ гэж бодох юм бол ойролцоогоор 20 жилийн дотор бол $20 сая руу хүрэх магадлал бол өндөр байна гэсэн мэдээллийг өгч байна. Өмнө сайхан Германы канцлер хятад улсын хийсэн ажлын үеэр улсын машин үйлдвэрлэлийн Volkswagen гэх энэхүү компаниг бол хятадын засгийн газар болон үйлдвэрлэгч нартай нэлээд гүнзгий харилцах төвшний гэрээнүүдийг хийсэн гэж энэ дээр бол ярьж байна. Хамгийн чухал нь robotics болон машины үйлдвэрлэл шинэ технологиороо Volkswagen маш томоохон хэмжээний нөлөөг үзүүлж Германы эдийн засгийг сайжруулах хэмээн таамаглан ярьж байна. Улсын засгийн газар шинэхэн метроны шугамыг ашиглалтанд оруулаад байгаа бөгөөд энэ нь нийт 36 хүлээвгийн талбайтай тэнцвэж том хэмжээтэй юм а. Хоорондоо ямар ч асуудалгүй зорчих боломжийг бий болгож байгаа нь хамгийн сүүлийн чухал шинжилэл болоод байна. Хятадд хийгдэж буй humanoid роботууд нь одоогийн байдлаар 10 настай хүүхдийнхтэй адилхан хөгжилтэй байгаа бөгөөд тэдний хийгдэж буй хөгжил хөвшил нь ойрын 4-5 жилийн дотор бол бидний амьдралын бүх зүйлсд бол орж ирнэ гэсэн төлөвлөгөөг бол Хятадын засгийн газар бол тавиад байна. Хамгийн сүүлийн үеийн олон хүний зориулалттай commercial нисдэг машиныг бол танилцуулаад байна. Энэ нь ойролцоогоор 282 мянган Америк US долларын үнэтэй бөгөөд дотроо нийт 4 хүний судалтай нэлээд өндөр зэрэглэлээр luxury маягаар бол тоногдсон байна. Зэрэгцэн Хятад улсын засгийн газар хэрвээ Америк нэгдсэн улс болон Израиль, Иран руу дайралт хийсэн тохиолдолд үнэт металлынхаа борлуулалт хийгээд нийлүүлэлтийг зогсоож 48 цагийн дотор тэдний зэвсэг үйлдвэрлэлийг бол зогсооно гэсэн мэдээлэл хийсэн байна. Мөн одоо Иран болон Америк нэгдсэн улсын цөмийн хэлэлцээрийн 3 дахь шат Женев хотод болж байгаа. Үүнтэй уялдуулан Ираны оруулсан мессеж нь бид энэ хэлэлцээрийг хийхээр ирсэн ч Америк нэгдсэн улс нэг зүйл хэлж өөр зүйл хийхэ болох хэрэгтэй гэсэн мессежийг бол хэлсэн байна. Ираны гадаад хэргийн сайд Аракчи өчигдөр орой Оманы дээд дипломатчтай цөмийн зэвсэг болон хориг арга хэмжээний талаар Ираны байр суурийг тохиролцохоор уулзсны дараа Оманы элчин сайдын яамд хүрэлцэн ирсэн байна.
Уг уулзалт нь Женевт Америк нэгдсэн улсын Иранд тавьсан шаардлагуудыг дурдвал Бордоо, Натанз, Эсфахан гэх 3 цөмийн зэвсгийн байгууламжуудыг бүгднийг нь устгаж Америк нэгдсэн улс бүх баяжуулсан ураанаа зулс шилжүүлэн өгөх Иранд тавигдсан хоргийг цуслах шалтгаан нь тухайн үед шийдэгдэж явна гэсэн байна. Өчигдөр 2 сарын 25-нд Унгарийн ерөнхийлөгч Орбан мэдээлэл хийхдээ Украины ерөнхийлөгч Зеленскийд хандан мөн устгасан тэдгээр газрын тосны хоолойнуудыг дахин сэргээхийг шаардсан байна. Энэ нь Унгарийн яадаг эдийн амьдралд маш их хэрэгтэй бөгөөд дотоод зах зээлийг сэргээхэд нөлөөлөх юм аа. Тийм учраас Орос Украины дайныг Унгартай бити холж утгаач хэмээн хүссэн байна. Мөн тэрээр төд удалгүй олон улсын болон үндэсний мэдэн дээрээ Украин үргэлжлүүлэн Унгарийн эрчим хүчний системийг гэмтээхээр оролдож байна гэх мэдээлэл ирсэн бөгөөд үүнээс сэргийлэх томоохон хэмжээний арга хэмжээ авахар төлөвлөж байна гэдгийг зарласан байна. Иймээс дотоодын нийт зэвсэг түвшний армийг хэрэгцээтэй зэвсэг болон хамгаалтаар хангаж эхэлснээ уг видеогоор зарласан байна. Мөн болж буй нөхцөл байдлаас үүдэлтэй Америк нэгдсэн улсын 5 дахь усан цэргийн флот нь Бахрейнд байрлаж исэн бөгөөд одоогийн байдлаар задгаа Тэнгист гараад байгаа гэдгийг мэдээлсэн байна. Мөн саяхан Энэтхэгийн ерөнхийлөгч Моди Израильд айлчилсан айлчлалынхаа үеэр хэлсэн үгэндээ Израиль бол гэрийн эзэн, Энэтхэг бол гэрийн эзэгтэй гэж зөвлөж хэлсэн баг шээ дээ. Энэ дээрээс үүдэлтэй Израилийн засгийн газар дээр үг хэлэх ёслолд эсрэг намын гишүүд бүгдээрээ гарч авсан ийм үйл явдал болсон байна. Уг саяхан болсон үйл явдал дээр Оросын албаны улс болон Хятад хамтарч BRICS дээр алтаар баталгаажсан мөнгө тэмдэгтийг гаргасан гэх мэдээ орж ирсэн байна. Мөн ерөнхийлөгч Путин саяхан өгсөн ярилцлаганд яагаад Иран туслахгүй байгаа талаар энэхүү дайны талаар өөрийн оролцоогоо илэрхийлэх боломж олдсон. Тэрээр хэлэхдээ Израиль бол бараг л Оросуудын ярьдаг тийм газар болж хуурсан. Маш олон Орос иргэд Израильд амьдардаг. Тийм учраас би ямар нэгэн шийдвэр гаргахдаа эдгээр нөхцөл байдлыг харгалзаж үзэх нь зайлшгүй хэрэг юм аа. Тийм учраас бид энэхүү оролцооноос татгалзаж байгаа. Мөн өчигдөр Орос болон Украины унсан насурсан тэдгээр цэргүүдийг солилцох үйл ажиллагаа явуулсан байна. Үүнийг Оросын тохиролцоог хийсэн Мединский батлаж олон улсын мэдэн дээр ярьсан байна. Тэрээр хэлэхдээ 1000 гаруй Украин цэргүүд мөн 35 Орос цэргүүдийг солилцсон байна. Ираны гадаад хэргийн сайд дөнгөж сая орсон ярилцлаганда юу гэж хэлсэн бэ гэхээр бид өөрсдийгөө хамгаалж чадна. Бидэнд Хятад буюу Орос улс нь манайхыг хамгаалах шаардлагагүй. Бид өөрсдөө өөрсдийгөө хамгаалж чадна гэдгийг хэлсэн байна. Америк нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance Ираныг цөмийн зэвсгээ дахин хэрэгжүүлэхийг оролцсон баримт нь бидэнд байгаа гэж мэдээлсэн байна. Өдөр буюу биткойны үнийн дүнд өсөлт төрсөн өдөр болох 25-ны өдөр MicroStrategy компанийн гүйцэтгэх захирал Michael Saylor арилжааны томоохон хэмжээний пүүс болох Jane Street Group-ийн эсрэг холбооны шүүхэд нэрвэрлэл гаргаж тус компаниг биткойны futures болон холбогдох хэрэгслүүдэд дотоод арилжаа зах зээлийг залилан эхэлсэн гэж урдгачээ. Та бүхний харж байгаагаар 2 сарын 24-ний өдрөөс эхлэн биткойны үнийн дүн дээш өсөлтөөр нийт өчигдөр 25-ны өдөр $69,900 хүрээд одоогийн байдлаар $67,500 явж байна. Эндээс харахад бид үндсэн хөдөлгөөн нь нэлээд дээшийг өсөх хандлага орж ирснийг харж байна. Та бүхэн энэхүү индикатор дээрээс мэдээж өсөлт яаж орж иж байгааг харж байгаа. Тэгэхээр үндсэн хөдөлгөөн нь өөрөө үнийн дүн болон price action нийт supply and demand буюу зах зээл дээр орж ирж буй худалдаа авалтын хэмжээ эрс нэмэгдснээс болж биткойны үнийн дүн өссөн байх жишээтэй. Мөн Michael Saylor Jane Street-ийг шүүхтөөж ингэснээрээ тасалтгүй биткойныг зарж байсан тэрхүү шахалтууд нь одоо арилсан гэж үзснээр маш олон хүмүүсийн сонирхол бол биткойн дээр тулгсан тодорхой байна. Одоогийн байдлаар бид дэшегээ олон улсын мэдээ болон санхүү эдийн засгийн хамгийн сүүлийн үеийн мэдээллийг та зөвхөн манай цугаас үзээрэй.